Хай, хүүгээд цэцэрлэгт нь хүргэж гээ. Хүмүүс өчигдөр нөө нээжаа гэдэг нэг тэгээс гаралтай хятад баатрын дүрээд байгаа байхгүй юу? Тэрний хувцсыг авчаад тэгэд гитэс эсгээр ирзэн жоохон чанга байсан. Би тэгээд буцаагаад өөр дэлгүүрээс арай өөрийг аваад өгье гэсэн чинь үгүй би цэцэрлэгтээ өмсч явна гэж өмсөө гарчлаа. Юу замсгат залах чам гэж юу? Сая хүүгээд цэцэрлэгт нь хүргээд өчлөө. Тэгээд ээж нэг хойрхон цэцэрлэгт хүрээлэн талах чинь гинэ. Тэнгүүт нь өглөөний цай авчлаа. Тэгээд ээж хүргэж өгье. Сая нөхөр нэг гэрт ажлын үнэмхий мартчихад тэгээд намайг гэрлөө ороод өнөдөл гаргаад ирэх гэсэн байхгүй. Тэгээд би гүйсээр ирсэн чи бүр халууцчлаа. Би ч надад айгүй халуун болсон болохоор өглөөний цагаар гадуур гарахгүй бол өдөр тийшээгээ 8-9 өнгөрчүүл ер нь айгүй халуун болсон. Тийм болохоор хэттүүд ч явахтай тэгээд угаасаа сурсан болохоор өглөө 5-6 гэхэд гараад тахаад идэв. Ээж өнөдөр ирж гарсан баха бараг 6 мургаа гэж гарсан бах. Ээж тэнд алхаж байна. Би ээж та Бээжингийн юунд дуртай ингэж асуухлаар ээж ингэж хариулдаг. Байр болгон, хотхон болгон ийм ойрхон хүмүүс алхаад зугаалчих. Цэцэрлэг түрээлэн алхалтын талбай байдаг нь таалагддаг гэсэн. Ер нь тэр нь ч бас үнэлтэй. Ээж маань нөгөө бас илүүдэлчинтэй болохоор ч гэх шиг ёо. Одоо айгуул сонсчил уралч. За ямар ч гэсэн үнэлэм чинь тэгээд тийм болохоор ер нь бас мөнхийн алхаж хөдөлгөөн хийхгүй бол бас хөдөлгөөний дутагдлалд орохдоо илүү өндөр штэ. Тийм болохоор Монголд ахтаа ч тийм ер нь айгүй их алхдаг худлаа. Гэтэ өөрийгөө л алхдаг гэдэг нь надад бол нэг их алхдаг санагдчихгүй юм. Тэгэл бөөн сүр олч нэг 7 өнөخت 2-3 удаа нэг өглөөдөө гарч алхахыгаа тэгэл өөрийгөө баг гүйлтий авраг гүүрий гэж ойлгоол. Тэгээд тийм гэтээ ялцчгүй Бээжинд гэлтгүй ер нь хятад тэр даяараа л тийм л ахaltaа. Ер нь ингэж алхаж хүмүүс нь ер нь юм хөдөлгөөн ихтэй алхаж хөдөлгөөн хийх дуртай хүмүүс байдаг болохоор улсаас нь бас тэрийг эрүүл мэндийн төлөө ард түмнийхээ сэтгэл хангалуун эрүүл амьдралын төлөө бас юм цэцэрлэг түрээлэн алхах газар ялцчгүй айгүй олон байдیں۔ Хаасаагүй л байдаг. Тэгэл тэнд чинь өглөөнөөс орой болтол хөгшчүүл залуучууд нэлэх жоохон хүүхдээ авч салхилуулаад алхаал. Ер нь хятадууд ч аягүй хөдөлгөөн сайтай болохоор амьдралынхын хэм маяг эрчимтэй, идэвхтэй байдг юм шиг санагддаг. Гэхдээ яг ингээд хятадд амьдрал, яг ингээд хятад ард түмнийхэн өнцөг төвшнөөс ингээд хятадыг харахаар ер нь хөгжил нь хэрхэн явагдаж байгаа, гол үндэс нь юу вэ гэдгийг харах боломжтой болоод ирдэг юм шиг санагдаж байна. Сая нөгөө хятадын ард түмний ижил өнцөг төвшнөөс хараад эхлэхээр гээд юугаа яриа явчваа гэдгээ тайлбарлая. Хятад чинь ер нь өөрсдөө бас хүн ам маш олонтой дэлхийд одоохондоо нэгт явж байна. Ажлын байраа хамгаалах, өөрсдийн ард түмнийг ажилтай байлгах үүднээс гадны одоо ажилчдыг өөрсдийн их орондоо ажилуулахдаа харьцангуй хаалттай тэр тусмаа гадны ажилчдын ажиллах виз боломжийг олгохдоо маш чанга байдаг. Тэр тусмаа хар ажил, цагийн ажил энэ төр хийлхийг огт зөвшөөрдөггүй ийм орон л доо. Тэгээд бүр өндөр хөгжилтэй орны мэрэгжлийн экспертүүдийг урьж авчрах ч юм уу, аль эсвэл ядаж тэдний гадаад хэлний багшаар урьж авчрах ч юм уу те, аль эсвэл бусад орны бол зүгээр ингээл хүмүүс нь ажиллах бол өөрсдийн оронтой холбоотой ажил хийх ч юм уу те, аль эсвэл худалдаа намаа хийх, аль эсвэл улс засгийн газраас нь томилогдож ирж ажиллах, аль эсвэл хятад компани байгаа ч гэсэн зөвхөн өөрсдийнхөө оронтой холбоотой ажил дээр нь тухайн орны хүнийг ажилд авах ч юм уу те, дандаа л нэг тийм нөхцлөөр л хятадд илүүтэй ажиллах боломжтой байдаг л да. Гэхдээ бас сүүлийн жилүүдэд яг гадны ажилчид өөрсдийн мэрэгжлийн ур чадвараа харуулад ажлын байрны шалгууртаа тэнцэхэд ажиллаж амьдрах боломжоор хангадаг болоод байгаа. Харин манай гэр бүлийн хувьд тэгэл өөрсдөө энд бакалавраасаа эхлээд сурсан. Тэгэл бас сурсан мэдснийхээ үр дүнг гаргаж туршлага олж авах зорилгоор бас эн чинь ингээл яг л хятадуудын дунд ороод үзэлцээлтэй ямар ч тийм нэг давуу тал гэдэг хаар юмгүй. Тэгээд ажил амьдарч байгаа хүмүүсийн хувьд бас яг ингээд хятадуудын дунд ороод ингээд хараад байхлаар бас ингээд нийгмийн нөлөө нь ороод идэг юм уу? Ялцчгүй нөхцөлдөөнөөс арай өөр зүйлийг ухаарч ойлгоод идэг юм уу? Нэг тийм хятадыг арай илүү ойлгож харах үнцэг нэмэгдээд идэм байлээ. Хүмүүс тэгэл ярьдаг да. Хятадууд аягүй хөдөлмөрч, ийм хөдөлмөрч ард түмэн юм чи улсын ёстой дорн хөвчих нь аргагүй шүү дээ энэ төр гэл.
яг ингээд дотор нь ороод харахад ерөөсөө тэгж харагддаггүй. Ер нь хүн гэдэг чинь анханасаа л тэгэл тархинч тэр биенч тэр илүү амархыг хүсэл ажиллахгүй байхыг л хүсдэг ийм нормтой ийм хүсэлтэй байдаг юм шиг санагддаг. Зүгээр хүнийг хөдөлгөөд байгаа нь хүн нь биш. Зүгээр нийгмийнхэн тогтолцоо юм болов гэж хараад идэв шүү дээ. Чи хөдөлмөрлөл бай. Тэгээд авч чи илүү аваад байна. Чамааг илүү боломжоор хангаал байна гэд ийм нэг шудраг гэмээр тогтолцоо систем нь байгаад байхад хүн илүү хөдөлмөрлөө шүү дээ. Урам аавна. Өнөөдөр би ядарчиж болно. Маргааш өрхөөхөд мэн сайхан амьдрахын. Тэр нь яг ингээд биелээд болоод харагдаад явчихаар чи хүн болгонд дороо илүү сайн маргаашийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөлт таардаг юм бэлээ. Яг тэр нийгмийн систем нь ингээд маш олон жил олон үеийг давчхаараа тэгж хүмүүсийг ингэж урамшуулж хөдөлгсөөр байгаад тэр хөдөлгөөн нь ген нь болоо тэгээд уламжлагддаг ажил магадгүй юм. Энэ үзэл тэгэл түүхээсээ улсын бодлогод нь харагдчихл байдэн шүү дээ. Хүмүүс нэгтгэдэг ковидор нэг хилээ хаагаал дотроо амар хөгжөөл гинт хилээнээс нь ч амар хөгжилтэй өстой амар дижитал лаг орон болцсон байна гэл. Энэ ерөөсөө яг түүхийн уншаа судлал ерөөсөө юм байдаггүй. Энэ улс бүр эртнээсээ ингээл баг багаар хичээгээл байгаад исэн. Хичээсээр байгаад зүгээр үр дүн нь л өнөөдөр юм гинт хөгжилтэй болсон юм шиг харагдаад байгаа болохоос биш. Ерөөсөө тэгэж аз таарсан ч юм уу эсвэл гинтийн өсрэлтээр хөгжсөн юм бас байхгүй юм шиг харагддээ шүү дээ. Тэгээд өнөөдрийнхөө хөгжлийг харчаад паах хэтэд ёстой мундаг тасарчжээ энэ төр гэл. Тэр бол өөртөө гэрэн даалгавар хийхгүй ээж бусдын хөдөлмөрийн үр дүнд бий болсон сайн дүнг шохоорхож анхаарсан л хэрэг болох бах. Хятадууд ч хөгжихийн тулд бусд орны сайныг судалж саарыг хайж урагшилсаар ирсэн. Би хятадуудаас нэг хөдөлмөрийн тогтолцоо, хөдөлмөрийн эрх тэгш, шудраг, ёс зүйтэй, хөгжих боломжтой байдлыг суралцах хэрэгтэй юм болов уу гэж хараад идэв. За бай бай.